Монгол Улсын засгийн газар 2011 оны 4-р сарын 13-ны өдрийг хоршоолын олон улсын жилийг тэмдэглэх тухай 112 дугаар тогтоолоор хоршоолын олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороо байгуулсан билээ. Нэг жил орчим хугацаанд тус хороо нэг ч ажилд оройтой хийгээгүй бөгөөд Монгол мал хоршоолол хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн хүрээнд хоршоодод олгох хөнгөлөлтөө зээл санхүүг дэмжлэх өмнөх онуудад буурсан учраас хэвлэлийн байгууллага зарласан байна. За ер нь метр хэлсэн хоршоолын хөдөлгөөнийг өнөөдөр зөвхөн улс орны хүрээнд ойлгох биш, дэлхийн нийтийн хүрээнд ойлгож олон нийтэд мэдээлэл маань хоршоо ямар үр ашигтай ашиг тустай гэдгийг ойлгодог болсон. Тэгэхээр энэ хоршоолын хөдөлгөөн гэдэг маань өнөөдөр одоо зөвхөн эдийн засгийн шинжнэр нь одоо хандив тусламж биш, өөртөө тусалж хүн төвтэй онол дээр тулгуурладаг. Тийм учраас одоо нийгэм чиглэсэн, хүн чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ийм одоо эдийн засгийн одоо хоршооны аж ахуйн нэг том хэлбэр юм. Тэгэхээр өнөөдөр хоршоолын байгууллагууд зөвхөн одоо хүмүүс болохоор ядуу одоо буураа хүмүүс нэгдэж хоршоолыг байгуулдаг гэж бас зарим ойлголтууд байдаг. Тэгэхээр өнөөдөр хоршоолын байгууллагууд өөрснөө хөрөнгөө нийлүүлж өөрөө одоо хянж, өөрөө удирдах, өөрөө зохион байгуулдаг ийм одоо аж ахуйн одоо хэлбэр юм. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр төсөв 2012 онд 118 саяар батлагдсан байгаа нь дэлхийн нийтийн өмнө хүлээсэн үүрэг умарцсан хэрэг болсон хэмээлээ. Түүнчлэн Монгол Улсын засгийн газарт Монгол Улсын их хуралд бүх шатны засаг дарга нарт хандан уриалга гаргасан байна. Сүүлийн үед Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоршоог дэмжсэн маш их том алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа гэж ярьж байгаа. За тэгээд өнгөрсөн онд бол хоршоодыг дэмжих, хөдөө аж ахуйн чиглэлийн хоршоодыг дэмжих чиглэлээр 3.4 тэрбум төгрөгийг баталсан байдаг. За энэ 2012 оны төсөвт бол мал эмнэлэг үржлийн чиглэлийн горшоодод зориулж 1 тэрбум төгрөгийг баталсан байх шигтэй. Тэгэхээр үндсэндээ өнгөрсөн оноос буурсан байна. За мөн горшоотой холбогдлолтой яг энэ салбартай холбогдлолтой нэг хөтөлбөр байдаг. Горшоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр гэдэг. За ингээд горшоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн 2011 оны төсөв бол 120 сая төгрөгөөр батлагдж байсан. За ингээд 2012 оны олон улсын горшоолын жилд бол бас энэ төсөв маань нэлээд хэмжээгээр нэмэгдэх байхаа гэж горшоологчид бид бол хүсэн хүлээж байсан. Гэтэл 118 сая төгрөгөөр батлагдаад байна. Үндсэндээ өмнөх оноос буурж байна. Тэгэхээр зэрэг энэ үл юу гэхээр зэрэг горшоологчид бид бүхэн бол юу гэхээр зэрэг юунд бол санаа зовж байгаа. Олон улсын горшоолын жилийг санаачаасаа орны хувьд нөгөө горшоолыг дэмжиж байгаа үйл ажиллагаа маань хаана байна вэ? Бүр нөгөө өмнөх жилүүдээс энэ төсөв мөнгө нь буурж байна. Тийм учраас эндээ нэг анхаарлаа хандуулаач гэдгийг бас одоо төр засгийнхан энэ хоршоолын салбартай холбогдож ажилладаг бусад хүмүүст бас анхааруулъя гэдэг. 2012 оныг олон улсын хоршоолын жил болгон зарласан тул төр засаг хоршооны хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох ажлыг шуурхаар шийдвэрлэж энэ чиглэлийн үйл ажиллагааг тодорхой болгон ард иргэдтэй хүртээмжтэй сурталчлахыг хоршоолын үндэсний холбооноос шаардаад байгаа юм а. Мөн хоршоолагчдын 3 дугаар үндэсний чуулган Аз намхан далай хөдөө аж ахуйн байгууллагын уулзалт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж сургалт сурталчилгааг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөд байгаа юм байна. Биднийг дэмжсэн